За сайн байна уу? За сайн өдрийн мэд. Өдрийн мэд. За бид хамтраад эрдэс соёлын салбарын мэрэгжилтнүүд, менежерүүд, удирдах ажилтнууд, инженер техникийн ажилтнуудад зориулаад онцгой нэгэн хөтөлбөрийг зарлаад байгаа. За энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэхээр энэхүү подкастыг хийж байна. За хөтөлбөрийг санаачлагч Мөнгөн Шагаа таныг ирсэнд их баярлалаа. За ер нь хөтөлбөрийг яагаад заавал эрдэс соёлын салбарын мэрэгжилтнүүдэд зориулж хэрэгжүүлье гэдэг энэ санаачлагыг та гаргаваа. Энэс яриагаа хийх. За нэгдүгüүрт эрдэс соёлын салбарт бол нэг 16-7 жил одоо удирдах төвчний ажил хийсэн байна. Тэгээд ерөнхийдөө удирдах төвчний ажил бизнесийн салбарт ажиллаад эхлэхээр салбарын онцлог манай салбар бол өөрөө ингээд маш их том бүтээлтэй, том техник тоног төхөөрөмжөөр ажилладаг. За одоо бидний бүтээсэн зүйл бол монголчуудад өнөөдөр хэрэглэгддэг дандаа экспорт руу гараа явцдаг. Тэгсээ бидний тижээж байгаа гол экспорт. За тэгээд энэ одоо асар их бүтээмжэн дээрээ тулгуурлаа одоо бид нар дулдуудаад ер нь энэ хүний хөгжил юмыг бол жоохон орхигдуулаад байна удаа гэсэн сүүлийн жилүүдэд ингээд бизнес талаас нь хараад байхад нэг тийм зүйл ажиглагдаад байна. Тийм мэдрэмж байна. Тийм мэдрэмж. Одоо мэдрэмжээс гадна бас тоо баримтууд байна. За 2016 онд оюутлагын хүний нөөцийн албанаас одоо судалгаа хийсэн байна л да. За орж байгаа хүний нөөц дээр очиад ярилцлаганд орж байгаа залуучууд бол техник ур чадвар, одоо инженерийн чадваруудад бол маш сайн. Одоо тэнд бол ерөөсөө маш сайн байна гэж. Бидний хэлдэг hard skill. Гэтэл биднэрт одоо дутагдаад байдаг зүйл бол харилцаа гэж яриад байгаа, нөгөө менежмент гэж яриад байгаа, нөгөө нэг асуудал шийдвэрлэх энэ чадамжууд бол маш муу. Soft гэдэг ийм үр дүн гарсан байна л да. Тэгээд энэ бол бидний одоо миний амьдралд ерөөсөө баталгаажсан байхгүй. Тэгээд Эрдэнэ төлөвлөлтөд очиод бас Эрдэнэтийн уурхачдтай, за бусад ингээд үндэсний компаниудын залуучуудтай, за би одоо бас сүүлийн үед их сонирхоод байгаа энэ 20-од насны уулуурхайн салбарын залуучуудтай ярилцаад байхад яг энэ бол бодиттой оршиж байгаа юм байна. Тийм учраас ерөөсөө энэ бид нар яаж энэ нөгөө нэгж бүтээгдэхүүн олборлож байгаа бүтээгдэхүүнийг илүү олборлохоос гадна яаж тэнд нөгөө оюуны бүтээлийг оруулах уу, яаж тэр хүний чадамжийг ихсгэх үү гэдэг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн том зургаар нь харуул тийм ээ. Зүгээр яг хувь хүн дээр тулгуурлах юм бол чиний карьер яаж өсөх юм? Чи ямар мэдлэг ур чадвартай байх юм бол удирдах төвшөнд дараагийн чиний карьерийн хөгжил ямар байх вэ гэдэг дээр л одоо тулгуурлаад энэ төслийг л одоо санаачлыг гэлээ. Маш гоё төслийг санаачлаад бид хамтраад хэрэгжүүлэхээр явж байгаа. За та бол өөрөө бас өмнө ментор хөтөлбөрт хамрагдчихсан. Манай бид нар энэ менторинг хөтөлбөрийг чинь 2018 онд бас Монголд төдийлөн яригддаггүй байхад нь анх удаага хэрэгцээг нь олж хараад явуулж ялаа. Тухайн 18 онд анхны ангийн одоо төгсөгч та болж ялаа тийм ээ. Тэгэхээр өөрөө ментор хөтөлбөрт бас ингээд хамрагдчихсан менти байсны хэд дараа нь бас та бүдээр хөтөлбөр хийхдээ та бас ментороор ажиллаж ирсэн тийм. Ингээд өөрөөр хэлбэл менторингийн харилцаанд ментигийн байр суурин дээрч байсан, менторийн байр суурин дээрч байсан хүний хувьд яг энэ хөтөлбөрийн хэрэгцээг олж хараад доторх агуулга хөтөлбөрийг нь одоо загварчлаад, дизайнлаад хийхэд бол одоо аль хүнийх нь нүднээс байр сууриас одоо харсан ийм хөтөлбөр бол гарсан л да манай хөтөлбөр бол. Тэгэхээр өөрөө яг менти байсны хувьд энэ менторшип харилцааны одоо гол онцлог нь юу байдгийг, өгөх үн цэн нь юу байдгийг магадгүй одоо энэ менторшипийн харилцааны талаар анхлан одоо сонсож байгаа, дуулж байгаа хүмүүс байвал та менти байсан хүний байр суурь талаас юу хэлэх вэ? За менти байсан хүний байр сууриас ярих юм бол ер нь биднэрт нэг за 2018 он гэдэг бол яг бизнесийн хувьд ч тэр миний одоо тодорхой насны хувьд ч тэр хувь хүний хувьд ч тэр нэг тийм сонголтын үе ирж исэн л да. Яг чинь одоо үндсэндээ нэг хүний нэг чадвахын тааз гэж байдаг бол би тэрэндээ тулцсан дээшээгээ явах гэхээр болдоггүй, өчрөө болдоггүй. За бизнесмен бас надаар ингээ хязгаарлагдчихсан тийм ээ. Ингээд жоохон одоо эдрэтэй ч юм уу одоо тийм байлаа. Тэгээд тухайн үед бол яг
одоо Observe Consulting-аас надад маркетингийн мэйл ирээд би их за энэ асуултан дээр нь та энд одоо цаг гаргаад яг үнэнчээр хамрагдаж чадах уу гэдэг нэг ийм асуулт бол надад одоо хүртэл байдаг байхгүй. Тэгээд хамрагдаад би басны дараа би өөрөө ч гэсэн за дараагийн нөгөө менти ангийнхан ч одоо бид нар бас нөгөө групптэй шүү дээ тийм харилцаатай холбоотой. За манай тэр менторын хөтөлбөрт хамрагдажсэн хүмүүс ч гэсэн яг надтай адилхан бас тодорхой шалтгаан байсан юм бэл. Нэг хин нэгнээс ийм зөвлөгөө тусламж ямар нэгэн гарц гаргалгаа хайж исэн байгаа байхгүй тийм. Тэгээд тэрийг бол ер нь дор бүрнээ олцгоосон гэж би боддгийг. За миний хувьд ч олсон мэдээж одоо тухайн үедээ нэг цагийн дотор нэг сарын дотор болоогүй л дээ тийм ээ. 2-3 жил одоо ч гэсэн ингээд учрыг олохгүй л явж байна. Гэхдээ энэ бол зөвс нөгөөж чухал тийм. Нөгөө диплом юмнасаа илүү энэ суралцах тэр хоорондоо харилцаа маш чухал. Процесс нэг чухал юм байна гэж харсан. За тэгээд эндээ бол эргэлт болсон л доо. Одоо яалтчгүй чинь нөгөө нээлттэй байх хэрэгтэй юм байна. Тухайн үед чинь бол одоо ч гэсэн манай салбарын ер нь бол их хаалттай болсон ч гэсэн. Нээлттэй байх нь чухал юм байна. Хүнд өгөх сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна, тийм ээ. За ёс зүй маш чухал юм байна. Ёс зүй гэдэг бол өөрөө маш том баялаг юм байна. Хоёрдугаарт нь бидний одоо бүтээж байгаа, гаргаж байгаа баялаг бүтээгчдийн энэ одоо бүтээмж дээр нэмхэн дахиад энэ хүний хөгжил систем байвал ямар гоё вэ гэдэг ийм л мөрөөдөлтэй байгаад байгаа. Сая та одоо ингээ эргэлт болсон гэдээ хэлж штэ тий. Тэгвэл нууц биш бол тий. Одоо яг та өөрөө ментигийн хөтөлбөрт хамрагдсныхаа үр дүнд өөрийнхөө хувь дээрээ болон бизнес дээрээ хийсэн томоохон одоо өөрчлөлтүүдээс жишээ болгоод дурдвал магадгүй сонсож байгаа хүмүүст сонирхолтой байж магадгүй. За одоо хүртэл тэр өөрчлөлт бол явагдаж байгаа. Тийм ээ. Тэр мэдээж одоо өөрчлөлт бол байнгын зүйл болчиход байна шүү дээ. Өмнө нь бол яг л маш олон чиглэл рүү явж исэн байна. Одоо бизнест нэг төвлөрөл байх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр байхгүй. Манай одоо жишээ нь бол би чадна гэж үзсэн л хийгээд байсан. Надаас захиалагч юу хүсэнд би тэр болгоныг хийдэг байсан. Энэ бол өөрөө нэгдүгээрт миний ур чадварыг өсөлтийг хязгаарлалцж байгаа тийм ээ. Маш олон тал руу ингээд яваад байдаг. Манай одоо жижиг дунд компаниуд бол ерөөсө зөвлөх үйлчилгээнүүд бол тийм жишгээр яваад байна л дээ. Хоёрдугаарт нь орхих ёстой зүйлүүдийг би бол зоригтойгоор орхисон. Тийм. Үндсэндээ бол нэлээд олон тооны компани аж ахуй нэгж байлаа. Нэлээд олон тооны тусгай зөвшөөрөл юм байлаа. Тэр болгон бол эцээцэд бол үр ашиг нь энэ бол үр ашиг биш юм байна. Бүтээмж биш юм байна гэдэг үднээс би бүгднийг одоо орхисон. Маш том өөрчлөлт. Энэ бол хамгийн том өөрчлөлт. Тэгээд одоо тодорхой чиглэлд төвлөрч чадсандаа би бол маш их баяртай байгаа. Энэний маань одоо үр дүн, үр ашиг бол удахгүй гарна гэдэгт бол маш итгэлтэй. Одоо бол юу гэдгийг нөгөө тухайн хүний хэлсэнд итгэх биш. Би бол өөрөө өөртөө итгэж байгаа байхгүй юу? Өөрөө өөрийнхөө уншсан, мэдсэн, сурсанд итгэлтэй болсон. Үздэг дээ. За маш гоё. За хоёулаа сая ингээд менти талаасаа ярьлаа. За ментор талаасаа бас ярилцъя тийм ээ. Ер нь ментор гэж хин юм бэ? За одоо ментор гэдэг үгнийхээ гарал үүслийг хөөхлөр чинь хөгжилтэй юм харагддаг шүү дээ. Одоо нэг Одиссей баатрын туйл. За Одиссей баатарт ингээд үргэлжил нэг асуудал тулгарна, тэр үед нь тусалдаг, дэмждэг, чиглүүлдэг ментор нэртэй одоо төшмөл байсан. Тэр хүний нэр бол одоо өнөөдрийн бидний ментор гэд хэрэгжилж байгаа юм. Тэгэхээр ментор хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Ментор гэж юу н хин юм бэ гэдэг асуулт. Одоо бид магадгүй энэ зарлцсан хөтөлбөртөө ингээд 6 ментортой явах гэж байна тийм ээ, ажиллах гэж байна. Энэ хүмүүс гэж хин юм бэ? Нэрийг хараад за одоо тэр ноён тэр гэдэг бол нэг хэрэг. Гэтэл тэрний чинь цаана ментор гэдэг хүн гэдэг чинь өөрөө бус одоо хамгийн гол нь өөрийнхөө ментид чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Хоёрдугаарт нь туслах өөрийн мэдлэг, туршлага, know how өөрөөр ментигээс ямар нэгэн байдлаар илүү зүйл сонссон, мэдсэн, үзэж туулсан. Хоёрдугаарт нь өөрийг нь бас сордог, туршдаг.
За үнэхээр менторын өөрийнх нь потенциал, өөрийнх нь боломж хязгаарлагдсан бол болцоотой хүнтэй нь холбож өгдөг гэдэг. Ментор хүнтэй бол маш олон ийм одоо үүрэг гэдэг юм уу, рол гэдэг юм уу байгаад байна шүү дээ. Тэгэхээр манай энэ хөтөлбөрийн хувьд менторуудын сонголтыг хийхдээ манай энэ хөтөлбөрүүдийн менторууд хэн бэ? Яагаад манай энэ хөтөлбөрт эрдэс баялагын салбаруудын мэрэгчлэтнүүд юм сонсохоор, өөрийгөө хөгжүүлэхээр, өөртөө том асуултын тэмдэг тавихаар, магадгүй тэр асуултын тэмдэгтээ өөртөө хариулахаар орж ирэх ёстой байна. За ментор хүний хувьд бол за яг нөгөө менторын зүгээсээ ямар байдаг вэ гэдгийг надаас илүү та илүү хариулах байх л та. Маш олон үүрэг оройл гэж сая ярьж байна. Миний хувьд бол юу гэж бодогдсон бэ гэхээр одоо би чинь нэг оюутнуудад нэг ментор хийж эзлээ те. Тэгж яхад бол бид нар бол нэг юм одоо юу гэдэг юм бэ? Нийгэмдэр угаасаа нэг тийм баатар хүсэж идэг штэ те. Заавал тийм биш юм байна гэж миний хувьд бол бодогдсон. Тэгээд тодорхой мэдээж өөрийн гэсэн мэрэгжлийн ур чадвартай. Хүнд одоо жишээлбэл нэг бие хүнд бол маш олон ур чадваруудыг зэрэг өгөх боломжгүй шүү дээ. Зэрэг хоригдлуулахч боломжгүй. Гэхдээ энэ менторын хөтөлбөрийнхөө одоо менторуудын зүгээр бүтцийг одоо харж байхад юу гэж харж байгаа вэ гэхээр эрдэс баялагын салбарт одоо хүрээлээд оршиж байгаа энэ бүх элементүүдээс ингээд тодорхой хэмжээний ур чадваруудыг өөрсөндөө ингээд цогц шингээсэн ийм хүмүүсийг ийм мэрэгжилтүүдийг одоо жишээ нь засаглалын талаасаа гэвэл манай одоо жагаа ах байж юм тийм ээ. Хууль эрх зүйн талаас бол одоо алгаа ах бол амьдрал нь өөрөө ашигт малтмлын хууль болчихсон байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө цогц нэгдэл болгож чадсан юм уу да гэж миний хувьд бол одоо харж байгаа. Тэгэхээр мэдээж эндээс нөгөө тухайн хамрагдсан менти маань мэдээж бүх өнцгүүдийг авна. За тэгээд цаашаага өөрөө хаашаага явах уу, алийн чиглэлд явмаар байна тийм ээ. Тухайн аль дээр илүү том асуулттай байна. Өөртөө өшөө ямар асуулт тавьмаар байна гэдэг тийм. Хөтөлбөрийн хувьд гэвэл менторын харилцаанаас гадна өөр бас бус одоо агуулгуудаар баяжигдаж явж байгаа тийм ээ. За бид бол салбарын буюу одоо менти нарт үнцэнтэй мэдээлэл, мэдлэг хуваалцаж чадах зочдыг урьж байгаа VIP зочдоор. За дээрэс нь бид нар бас яг одоо эрдэс баялагын салбарын ийм чиглэлийн, ийм төрлийн хүмүүст хэрэгтэй байж болох юм да гэд хамгийн одоо чухал гэсэн сэдвүүдээр сургалтуудыг мэрэгжлийн одоо багш сурагч нараар явуулж байгаа төслийн удирдлага, хууль эрх зүй, процесс, SDG гэх мэтэр. Тэгэхээр ийм одоо хөтөлбөр ингээ зарлагдсан байгаа. За түрүү нөгөө та менторын тал дээр та нэмээд хэлээрэй гэсэн дээр яг би өөрийнхөө бас менторшипийн харилцааны талаар бас зарим нэг юм нэмээл гэж бодож байна л да. Ментор ментигийн харилцаа буюу менторшипийн харилцаа бол бас их юм онцлогтой харилцаа байдаг юм байна. Энийг бол ингээд цаг хугацаа явах тусам менторын харилцаанд олон удаа оролцох тусмаа мэдэрч байна л да. Ер нь бол менторшипийн харилцааны гол тоглогч бол менти өөрөө. Одоо нэг бид нар ярьдаг штэ. Шав бэлэн болоход багш гарч ирдэг гэдэг тийм. Ерөөсөө яг тэр байгаад байгаа байхгүй юу? Шав гэдэг маань менти өөртөө асуултын тэмдэг тавиал, өөртөөгөө тэмцэлдээл одоо би яах вүлээ, би хаашаа явах вүлээ гих цагт л яг энэ менторшипийн хөтөлбөр хэрэгтэй байгаа байхгүй. Яг ийм одоо асуудалтай тулгарсан ийм байр суурин дээр байгаад байгаа өдөр болгон өөрт нь одоо ижил юм шиг санагдаад байгаа тийм ээ. Өөрөө хаашаа явахаа мэдэхгүй байгаа. Ямар нэгэн том өөрчлөлтийн шийдвэр гаргах гад тэрэндээ зориг нь хүрэхгүй байгаа ч юм уу. Ийм хүмүүс бол манай ментор хөтөлбөрт илүү одоо оролцож бүртгүүлж оролцвол илүү үр дүнтэй. За тэгээд энэ харилцааны бас нэг одоо нөгөө нэг онцлог тал нь гэвэл одоо менторын өөрийнх нь бас үүрэг рол. Ментор бол одоо хүмүүс бол ингээд коуч гэж ярьдаг тийм. Одоо энэ коучийн харилцаанаас ч гэсэн илүү давсан, илүү өргөн ойлголт байна л да. Ер нь бол менторшипийн харилцааг бол амьдралын насан туршийн харилцаа гэж үздэг юм байна. Хүн амьдралдаа маш олон ментортой байж болно. Маш олон чиглэлээр. За дээрэс нь өөрөөс нь заавал одоо ахмад настай амандаа сахалтай хүн байх алба байхгүй. Өөрөөс нь залуу хүн ч өөрийнх нь ментор байж болно. Магадгүй танд залуу хүний ураг тархиар сэтгэх, залуу хүний нүдээр харах, залуу хүний шийдвэр гаргалт хийх хэрэгцээ байж болно шүү дээ. Тэгвэл өөрөөс нь залуу хүн ментор байж болно гэж. Тэгэхээр
энэ хөтөлбөрөөр бид нар эрдэс баялагын салбарын одоо мэрэгжилтнүүдийг, инженерүүдийг, менежерүүдийг менторшипийн харилцаа руу анхны алхмыг нь хийгээсээ билээ. Тэгээд цаашдаа өөртөө олон ментортой болоосоо билээ гэдэг энэ анхны алхмыг нь хийх гэхээр үндсэндээ дизайнлж ингэж явуулж байгаамаа. За баг эцэст нь болох юм да, тийм ээ. За ер нь одоо энэ хөтөлбөрт оролцохоор сонирхож байгаа менти нартай хандаад энэ хөтөлбөрт яагаад оролцох вэ? Өгөх гол үнцний талаас та одоо тоймлоод дүгнээд базаад хэлбэл юуг хэлэх үү, зөвлөх үү? За ер нь хоёр төвшөнд ярьж болж байгаа юм л да. Салбарын одоо хөгжил, нийгэмд оруулж байгаа үнцний тухай хоёрт ярьж болж байгаа. Хоёрдугаарт нь бол хувь хүндий, тийм ээ. Ямар өвчтэй юм. Эхнийх нь бол хувь хүндээ тухайн хүн өөрөө түрүүчийн хоёулагийн одоо ярьсаар ирдэг энэ өөртөө өөрчлөлт хийж, өөртөөгөө тэмцэлдэж тэрэндээ ялсан энэ зүйл бол дараагийн шатнд нь одоо амжилтанд одоо хөтлөн штэ. Ингээд дараагийн албан тушаал, энэ карьер ахилт, за мэдлэг мэдээллийг олон талын мэдлгүүдийг яаж интеграц хийх юм, өөртөө яаж энэ ур чадваруудыг шингээж авах юм. Одоо бол 4 жилийн сургалтаараа ингээд бүх амьдралаа шийддэг биш болсон. Тэгэхээр энэ олон талын мэдлгүүдийг өөртөө яг цогцлооно гэдэг би юу гэж хэлж байгаа вэ гэхээр бүгднгийн хооронд нь холбоод хэрэглэж чадах энэ чадвартай болох байх гэсэн. Нэгдүгээр итгэж найдаж байгаа. Энд бол би гүн итгэлтэй байна. Хоёрдугаарт нь гэхээр ер нь одоо манай нийгэмд чинь ингээл асар шууган юм үсэж шээ. Яг одоо бол эд шууг гэж байна. Одоо эд шууг. За энд бид нар ямар хариу үйлдэл үзүүлэх юм бэ? Энэ шууганыг дагаад бид нар ингээд нүүрсний хулгай яриад салбарынхны хувьд тийм салбарынхны. Энд бол энэ мэрэгжилтэй, мэдлэгтэй, тухайн салбартаа ихтгэлтэй энэ хүмүүсийн үүрэг оройл бол маш их гэж боддог. Үүрэг оройл, дуу хоолой, байр суурь. Энэ байр суурьаа бол ямар үед зөрөгтэй илэрхийлж чадах вэ? Ямар үед энэ салбарынхаа тухай мэдлэг мэдээллийг түгэж чадах вэ гэхээр тэр олон талын түрүүчийн хэлдэг олон талын мэдлгүүдийг өөртөө шингээж чадсан хүн бусдад түгэж чадна гэж миний хувьд бол итгэж байгаа. Нийгмийн манлайлалын үүрэг. Тийм энэ нийгэмдээ хүлээж байгаа бидний үүрэг зөвхөн ингээд мөнгө өгөөд байх биш байхгүй. Энэ салбар чинь өөрөө цаана мөнгө өгөхөөс гадна нийгмийн маш олон чухал асуудлуудыг шийдэж байгаа тийм ээ. Хувь нэмэр оруулж байгаа. Одоо жишээлбэл зүгээр оюу толгой гэдэг компани бол одоо энэ Монгол улсад хэрэгжиж байгаа цахим технологийн маш том хэсгийг тэнд одоо хөгжүүлж байгаа шүү дээ. Бойжуулж байгаа. Тэгэхээр хүний хөгжил талдаа ч гэсэн яг адилхан. Тэгэхээр ерөөсөө энэ юу болж байгаа нь вэхээр бидний энэ газар дор байгаа баялагаас гадна тэрийг дагаж хөгжиж байгаа энэ хүн өөр асар том баялаг байна. За тэр баялагийг юу одоо хамгийн хүчтэй болгох вэ гэхээр нөгөө түрүүч ярьдаг soft skill-үүд бол улам хүчрхэг болгоно л гэж итгэж байгаа. Тийм л бас ер нь бол нөгөө бид бас хөтөлбөрийнхөө зорилгыг нэг 3 чиглэл рүү зорж тавьж байгаа. Саяны хэлсэнчлэн мэдээж хувь хүний өөрийнх нь хөгжил нэлийн асуудал тийм ээ. Хоёрдугаарт нь бол тэр хүн чинь өөрөө бизнест ажиллаж байгаа. Бизнесийн том жижиг байх нь хамаахгүй тийм. Хувьсгал байх нь хамаахгүй. Бизнес үйл ажиллагаанд ажиллаж. Тэгэхээр бизнесийн удирдлагын чиглэлд нь хувь нэмэр оруулах юмсан. За гуравт нь бол саяны ярьдаг тэр нийгмийн манлайлал гэсэн ийм 3 чиглэлээр хувь хүний хөгжил, бизнесийн удирдлагын хөгжил, хувь хүний нийгмийн манлайлал гэсэн энэ 3 чиглэлд нь хувь нэмэр оруулах юмсан гэсэн ийм зорилгоор менторуудын сонголтыг хийгдсэн, доторх хөтөлбөрийн агуулга дизайнж гарсан, VIP зочдуудын сонголт тэгж хийгдсэн, дотор хийгдэх сургалтууд ийм агуулгад энэ 3 агуулгад чиглэж явж байгаамаа. Ингээ энэ хөтөлбөр маань энэ 1-р сарда бүртгэл нь явагдаад эхлэхээр зарлагдаад байна. Эрдэс баялагын салбарын мэрэгжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, удирдлагууд ер нь энэ салбарт ажилладаг өөртөө одоо томоохон ахис дэвшил өөрийгөө өөрчлөе, хайрцагнаасаа гарч сэтгэе, томоохон одоо асуултын тэмдэг өөртөө тавиад тэрэндээ хариулт олъё гэж ингэж хүсэж байгаа. Ийм бүхэл одоо хүмүүст нээлттэй. Ингээд энэ подкастаа үгээр өндөрлөё. За баярлалаа. За баярлалаа. За